байцгаануудаа бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээрээ Японы хэлний цаг хугацаа сар өдрийн талаар үзнэ. За японоор цагийг жи гэж хэлдэг, минутыг фүн гэж хэлдэг. За японочууд Монгол шиг 21 цаг, 22 цаг гэж бараг хэлдэггүй, үдээс өмнө үдээс хойш гэж хэлдэг байгаа. За үдээс өмнөний гозен, үдээс хойшийг нь гого. За жишээ хэлэх юм бол гого но ичижи 20分гэх мэтээр хэлдэг. За цаг нь ичижи гэх юм бол 1 цаг, нижи гэх юм бол 2 цаг, санжи гэх юм бол 3 цаг, ёжи гэх юм бол 4 цаг, гожи гэх юм бол 5 цаг, рокужи гэх юм бол 6 цаг, шичижи гэх юм бол 7 цаг, хажижи гэх юм бол 8 цаг, кужи гэх юм бол 9 цаг, жужи гэх юм бол 10 цаг. Тэгээ жу ичижи гэх юм бол 11 цаг, жу нижи гэх юм бол 12 цаг болдог. За ер нь бол тооны араас жи залгачих юм бол цаг болно. За гэхдээ анхаарах зүйл гэх юм бол ёжи болон кужи. Энэ хоёр нь жоохон өөр тооноосоо. Уул нь бол дөрвийн тоо чи ён штэ. Ён юм уу ши байгаа. Гэхдээ цаг хэлэхдээ 4 цагийг ёжи гэж хэлнэ. 9 цаг ч гэсэн кужи гэж хэлдэг байх нэ. За энэ дээр анхаарчих юм бол ер нь бол гайгүй. За дараачих нь болохоор минут байна. Минутыг ч гэсэн ер нь бол чэйжлэхгүй болдоггүй. За 1 минутыг болохоор 1 分, 2 минутыг 2 分, 3 минутыг 3 分, 4 минутыг 4 分, 5 минутыг 5 分, 6 минутыг 6 分, 7 минутыг 7 分, 8 минутыг 8 分, 9 минутыг 9 分, энэ дээр яна хүчлээ. 10 минутыг 10 分гэж хэлдэг. За 10-аас дээш минутыг хэлэхдээ ер нь бол тоон дээр нэмэл хэлчихнэ. 20 минут гэж хэлэх юм бол 20 分, 25 минут гэх юм бол 25 分гэл энэ яг араараа төгсөж байгаа тооныхоо үг гэлгээр л хэлээ явчихна гэсэн үг. Тэгээд 30 минутыг 30 分гэж хэлж болно. Бас хан гэж хэлж болдог. Ер нь бол 30 минут гэдэг чинь цагийн хагас учраас хан буюу хагас гэж бас хэлж болдог. За жишээлх юм бол има ва гого но 2時13分です. За үржүүлэх юм бол има ва гозен но 10時30分です. Гэх мэтлэр одоо бол үдээс хойш 2 цаг 13 минут болж байна. 13分です. Одоо бол үдээс өмнө 10 цаг 30 минут болж байна. Эсвэл 10時半ですгэж бас хэлж болно. За дараагийн дүрм болохоор кара маде гэсэн дүрм байна. За энэхүү дүрм нь аас, каранаас, мадын хүртэл гэсэн утгатай. Одоо тэр цагаас тэд хүртэл, тэндээс тэнд хүртэл гэсэн одоо утгатай дүрм байгаа. За жишээлх юм бол гакуwa гозен но 9時から5時までです. Сургууль өглөөний 9 цагаас үдээс хойш 5 цаг хүртэл ажилладаг. 5 цаг хүртэл юм аа гэсэн утгатай. Бёин ва гозен но 8時から午後の4時までです. За эмнэлэг бол үдээс өмнө 8-аас 4-ийн үдээс хойш 4-ийн хооронд ажилладаг. 4-ийн хооронд юм аа гэсэн утгатай дүрм байна. За энэ дээр но аваад эсвэл но авахгүй нэг юм байгаадагаас энэ nog авсан ч болно, авахгүй ч хийж болно шүү. За өглөөний аль нь ч байсан бол. За дараачих нь болохоор он сар байна. Цаг сар байна. За ер нь бол бас тооныхоо араас гацуу буюу сар гэсэн утгатай гацуу гэдгийг залгачаад л ер нь болно. За ичигацуу, нигацуу, сангацуу, шигацуу, гогацуу, рокугацуу, шичигацуу, хачигацуу, кугацуу, жугацуу, жучигацуу, жунигацуу. За энэ дээр анхаарах зүйл гэх юм бол энэ шигацуу. Тэгээд нөгөө нанаа шичигээд 2 тоо байдаг шүү дээ, 7-гийн тоо гэлэхтэй. Тэрнийхээ шичигацуугаар хэлнэ. Тэгээд 9 дугаар сар дээр кугацуу гэж хэлнэ. За он сарын одоо сарын өдрүүд байна. За өдрүүдийг хэлэхдээ ер нь бол чийжлэх хэрэгтэй. За сарын эхний өдрийг хэлэхдээ цуйдачи, 2 дахь өдрийг хуцка, 3 дахь нь мика, 4 дахь нь йока, 5 дахь нь ицка, 6 дахь нь муика, 7 дахь нь нанука. Тэгээд 8 дахь нь йока, 9 дахь нь кокунока, 10 дахь нь токо гэж хэлнэ. За 11-ээс 18 хүртэл ер нь бол
тооныхаа араас ничийг залгачихад л болно. За 19-ийг хэлэхдээ жүү күничи гэж хэлнэ. 20-ыг хэлэхдээ 20-ны өдрийг хэлэхдээ хацгаа гэж хэлнэ. За 21, 22, 23-ыг бас тооныхаа араас ничийг залгачна. За 24-ийг хэлэхдээ мижу юкка гэж хэлдэг. За тэгээ 29-ийг хэлэхдээ нижу күничи гэж бусдыг нь ерөнхийдөө энэ хараар бичснүүдийн ерөнхийдөө тооны хараас ничийг залгаад бичиж улааныг нь чиглэхэд болно. За асуухтаа нангацу наничи гэж асуудаг. За жишээ нь хэлэх юм бол ваташи ва 2月21日に生まれました。Би 2 сарын 21-ний өдөр төрсөн. Ваташи no онii-сан ва 7月30日に来ます。Манай ах 7 сарын 30-ны өдөр ирнэ. За ваташи ва 8月に日本へ行きます。Би 8 сард Япон явна гэх мэтчлээ. За энэ дасгалыг би дасгалын хэсэгт оруулчихна. За та бүхэн үгийг харж агаад дасгалаа хийгээрэй. За өнөөдрийн хичээл ингээд дуслаа. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.